ногоон алт төсөл үзүүлж байна. Монгол орны бэлчээр дээсэн дөрөөн дээр. Сүлжилт газрын доройтлын гам шиг. Манай дэлхийн нийт хураа газрын 70% нь доройтолд орж 110 оронд сүлжилт ямар нэг хэмжээгээр илрээд байна. Сүлжилт бүрдсэн газар 12 сая ам дөрвөлжин км буюу манай улсын нутаг дэвсгэрийг 8 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээнд үржил шимгүй өхмөл байдалд ороод байна. Сүлжилт талхлагдал доройтолд өртөж хөрсний үржил шим алдагдсанаар бэлчээрийн гарц муудаж хамгийн түрүүнд эдэмжтэй ургамал сөөрөх ус дахь үйл явц тасралтгүй явагдахын зэрэгцээ мал бэлчээрээс хангалттай ус ногоо идэж чадахгүй хүрнэ. Энэ нь цагууран бэлчээрийн бүтээмж ба малын ашиг шимд нэгэн зэрэг нөлөөлж мал аж ахуйн үйлдвэрлэлд бүхэлдээ буурах хэдийн тааламжгүй үр дагавар авчирдаг нэн ухагтай бөгөөд эрсдэлтэй. Монгол орны нутаг дэвсгэрийн 70% нь сүлжилтэнд өртөж энэ үйл явц бидний боддог шиг урдаас ус нутгийн төв дундаас тэлж хэн хүний санаагүйгээр явагдаж их нутгийн маань залгиж эхэллээ. Цагуурын улсын сүлжээн дээр хийгддэг бэлчээрийн мониторингийн сүүлийн 3 жилийн мэдээний өөрчлөлтсөн дүнгээр Монгол орны бэлчээрийн 90% ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөж доройтолд орсны 80% нь бэлчээр ашигладаг сайжруулах замаар сэргэх бүрэн боломжтой. Тодорхойлж хэлэх юм бол бэлчээрийг зөв сэлгэж урт богино хугацаанд амрааж ашигласнаар манай орны доройтсон бэлчээрийн 30% нь 3-аас 5 жил, 53% нь 5-аас 10 жилийн дотор сэргэх боломжтой. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндсэнд муутайгаар үр цацах, мод тарих гэх мэт ажилд их хэмжээний хөрөнгө зарахын оронд малчдад бэлчээрээ удирдаар хэрхэн зөв сэлгэх арга аргачлалыг зөвлөж дэмжиж ажилласнаар бэлчээрээ авч үлдэх боломж байна. Сүлжилт бий болсон өргөжин тэлж угаадаа юу нөлөөлж хүч нэмж шуудруулаад байна вэ гэвэл холоос ирэх хэрэггүй. Албан ёсны дүгнэлтээр Монгол улсад сүлжилт бэлчээрийн доройтлын нэм богино хугацаанд асар их далайдтай тэлж байгаа шилтгааныг ангиж үзэх юм бол 13% байгалийн хүчин зүйлсийн нөлөө. Харин 87% нь хүний зохисгүй үйл ажиллагаа бэлчээрийн талхагдaltaй холбоотой ажээ. Хүн хэмээгч гол буруутан нь мөн. Сүлжилт нь бэлчээртэй холбон тусгайлан авч үзэх шаардлагатай үйл явц мөн. Элсэн дарагдсан эсвэл нүцгэн элсэн манхантай газрыг хүмүүс цүл хэмээн төсөөлдөг. Угаасаа манай гариг дээр цүл гэж байгаагүй. Ямар нэг шалтгаанаар газрын төлөв байдал өөрчлөгдснөөр цүл бий болсон гэжээ. Сүлжилтийг цөлөөс ялгаж ойлгох хэрэгтэй. Сүлжилт бол ургамал нөмрөгтэй, мал бэлчээрлүүлж ашигладаг байсан газраа зохисгүй, зохицуулалтгүй ашигласны үр дүнд ургамал нь ядууран хэд хуурайших. Өөрөөр хэлэх юм бол соргог бэлчээрт нутагта цөлийн шинж төлөв бий болох үйл явц юм аа. Сүлжилтийн улмаас бэлчээр хөрс доройтолд орж дахин сэргэх, ашиглагдах боломжгүй болж цөл бий болдог байна. Сүлжилтээс болж бэлчээрийн ургац буураа зогсохгүй, ургамлын бүрэлдэхүүн өөрчлөгдөж эдэмжтэй, шимтэй ургамал устдах, оронд нь мал иддэггүй хог ургамал, будсог олширхот хүрдэг ихээхэн хортой үр дагавартай. Сүлжилт биднийг тойрсонгүй. Манай улсын нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг нь ямар нэг хэмжээгээр аль хэдийнэ цөлжиж эхлээд байна. Бэлчээр ашиглалтын бодлого алдагдаж, малынхаа тоо төрлийг бэлчээрийнхээ дааж чадахад арга хэмжээ авалгүй хаахаараа нүдэн болоо сэтгэл харанхуй явж ирсний үр шиг бидний үед гарч байна. Эх орны минь 1.1 сая га бэлчээр газар малын хөлийн тавг болж, эдийг их нь эд хөвсгүй, хурааг их нь хураа хадлангүй, нөхөн сэргээгдэх, эргэж ашиглагдах боломжгүй болоод байна. Энэ бол сүлжилт улам гүнзгийрч бэлчээрийн доройтол хамгийн хурдтай явагдаж байгаа улсын тоонд Монгол орон орох улсны үндсэн шалтгаан. Хүний зохисгүй үйл ажиллагаа бэлчээрийн дац гэтрэлт нь бэлчээр доройтох гол шалтгаан болж байна. Бэлчээрт хэдэн толгой мал байлгаж болохыг тооцсныг бэлчээрийн дац гэдэг. Тэгвэл тухайн бэлчээрт хэдэн толгой мал яг байгааг ачаал гэдэг. Ачаал нь даацаасан хэтэрх юм бол бэлчээрийн сүйтгэх, улмаар сүлжилт доройтлыг өөрсдөө өдөөж
жинхэнэ аюулын харанг дэлдэж эхэлж байгаа нь тэрэ. Хэрвээ бэлчээрийн ургамал ишин навчны зөвхөн 50 хүртэлх хувийг мал идүүлж, сэлгэх, амраах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөтэй авч явуулах юм бол ургамал хэнзлэх, сэргэн ургах чадвараа бүрэн хадгалахын дээр хөрс нь малын хөл, салхи, үер ургуйгоос хамгаалагдана. Хэрвээ ашигладаг үүнээс хэтрүүлвэл хэд ашиглагдах, талхалагдах, доройтох, улмаар цөлжөтөд шууд өртгөд хүрэх ба дурдсан хэмжээнд хүргэж ашиглахгүй бол бэлчээрийнхээ ургац, тэжээлийн нөөцийг хангалтгүй ашиглах. Өөрөөр хэлбэл бэлчээр ашиглалтгүй эзгүйт нэг гэсэн үг. Дэлхийн хуурай битэр бүс нутагт нэг га бэлчээрт байх малын тоог нэг хонин торгоогоос хэтрүүлдэггүй байхад Монгол улсын хувьд дунджаар 2 буюу түүнээс дээш тонн ямад оногдож байна. Энэ нь манай улсын бэлчээрийн дац аль хэдийн хэтэрсэн гэдгийг харуулж байна. Сүлжилт энэ хэвээр үргэлж ирэх юм бол хүн төрлөختний амжиргааны хамгийн чухал хүчин зүйл болох хүнсний үйлдвэрлэл эх 25 жилд 12% буурч, харин түүний хэрэглэх дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд 40% өснө. Газрын тус, цэвэр ус, хөдөө аж ахуйн газар буюу бэлчээр, төрөл бүрийн эрдэс, фосфор, цэс, газрын ховор металлууд бөгөөд байгалийн баялагуудын ашиглагдах хэмжээ дээдсэлттэй тулна. Дэлхийн хүн амын 70% нь усны хомсдолд өртөх, 20% нь усны хүчтэй хомсдолд орж, уугуул газар нутгаас нь дайчгад хүрнэ. Хэрвээ цөлжилт энэ хэвээр үргэлжилсээр байв. Эцэг өвгдөөс өвлөлөн үлдээсэн үг түүх, үндэсний баялаг үсгэлэнт байгаль, үлэмжийн тансаг их орном бид харсаар, мэдсээр, сонссоор байж өөрийн ухаалаг бус алс хитэн боддгоо үйлдэлэрийн устгаж сүйтгсээр л байх уу. 2.5 см хөрс бий болгоход 500 жиг шаардлагатай. Харин 2.5 см хөрсийг эвдлэн доройтуулж цөлжүүлэхэд 5 хүрэхгүй жиг хангалттай. Цөлжилтийг 2 янзаар ойлгохгүй бол бид дорох ном бодно. Хүмүүсийн төсөөлдөг нэлдэн элсэн булагдсан цөл манайд бий. Ийм бол хувь тавилан аль хэдийн тодорчсон газарч нэлээд болно. Түүнээс гадна мэдэхгүй хүнд нэлийсэн ногоон, мэдэх хүнд малын аманд орох юмгүй ногоон цөлжилт явагдаж эдэмжтэй, ашигтай, ургацтай бүхэн ашиггүй хүний нүд хуурсан хог ургамлаар солигдож байна. Мал амтэн угаасаа ургамлыг нарийн сонгож идшилдэг. Сонгох ургамал цөөхөн хэрээр адгийн сүлд нь аль тааралцсныг иддэг. Үүнийг мал идэж бэлчээр ургацтай байна гэж боддог учраас бэлчээр дороотож байгааг ухаж ойлгохгүй явж байна. Монгол орны бэлчээр дээсэн дөрөөн дээр